Шаагач. За бас. За. Яасан жоохон унтчихъя. Хүшээ. Босооч. Одоо хийх ажил байгаа шүү дээ. Жоохон унтчихъя. Хөөе одоо манай нөхөр сүүдрүү орж ирлээ одоо бос. Өчтөр шинэ хитэн цагт орж ирж байгаа юм бэ. Үүрээр өстө дип тап гэж орж ирэл хүүхэд зэрэг айчих юм а чи. Тэгээ чи өрөөнд тамигдтаа болилтоо. Зумдчихж гин үү? Чи манай өрөөлөө орж ирээд нь штий. Сэтгэл авах юм алгаа найз мэт өчтөр нэр хямраа тасарчиж. Өчтөр биштэй хөөе. Баар арсан чинь баар бямба гэж залуу идэг шүү дээ. Над руу ивчээд гэсэн. Хүзүүг амар шивүүлсэн зөө жоликот явж идэе ёо. Битүү ингэ шимүүлсэн. Яа чи над ховж ивэ болоо. Дандаа л нэг бүкс бүр ховж шивэрж явах юм. Амнаас нэг олигтой гунгаж болдго юм уу чи? Чи хуудлаа ховн дуртай л шүү дээ. Тэр яах вэ? Гомжинж түү. Юун гойм. Хоолнд хийж иддэг юм уу? Түүд нэг гой мах гаргаж ягаад өөхөхгүй бүү зүхрийн махтаа чинь идэя. Хурцгтар тэгж идээ үсттэй. Найз чи тэгээд бууз хийж байгаа юм бол сайхан өөх махыг халаглуулаад хилтээ. Хамаг өөхийг ингээл үлдээ чи. Одоо хөлтөөгчөр дөрөв өөх. Энийг ч одоо хийдгий. Би арай өөх идэж сураагүй маа хүүхд тахасаа. Тэр ямар аавд юм бэ? Сайхан халаглуулаад идэх хэрэгтэй шүү дээ чи. Өөх чижгийн заван бай. Найзаа чи гэрт битээ ингээд шалтнуцсан яваад л та бандахтайгаа. Оо танаа хүн яавал гэж та хардаад байгаа юм яагаад байгаа. Тано. Каркэнэсё. За үш найзхан өрөөс угтал машин хийж байгаа юм уу? Байна. За аав шүү за. Харин тийм ээ. За найзан тэгвэл гарлаа шүү за. Хүч чи гарах гээд байгаа юм уу дахиад? Нэсэн гарч гяс хүнд юм өгч ороод ирээ за. Чи дандаа тэгж л гардаг үстэй. Сэтгэл санаа авах юм алгаа. Чи буудал байгаа юм шиг байгаад байгаа юм бол найзд нь хэцүү байгаад байна. Чи хөрөгчөнд байгаа лавна шиг яагаад ууш туусгаад байгаа юм бэ? Найз нэг хөхүүлэн уураг аваас ундаанаас авчиг л уургийн ундааг уугаад байгаа шүү дээ. Оо за. Тэгээ чи уургийн ундааг уучаад хоосон савыг буцаагаад хөрөгчөнд нь хийгээд ах юм аа. Найз нэг хөхүүлэн гардэн шүү дээ. Чи тэт ямар юм үзэг үли юм бэ? Чи найзын уургийн ундаа гэж чамд хэлээдэн шүү дээ. Энэ уургийн ундаа хараа яад зүгээр л чи ундаа шүү дээ. Нөхөр сүдэртэй хаягдаа жоох ядарч явах жоохон дивдэд тустай тэхүү. Чи гоё гэртээ, чи гоё нөхөртэй, чи гоё хүүхдүүдтэй. Тэ мэдүү. Хүй чи яагаад байгаа юм бэ чи? Би угийн баян сэхэтэй айлын өгч үү заяа. Чам шиг би агнаас гуйлах чи байгаагүй заяа. Хүй чамайг ийм байдлаар байгаа гэвэл хэцүү байна гэж би чамд хэлж шүү дээ. Яна би бүр зүр танахаас зайлч заяа. Би зайлч за. Яа найзаа хүүхд тунд чи чимээгүй. Хүй чи болоо чи хүүхэд сэрлэг юм шиг хэлээд шүү дээ. Хүүхд сэрж идэх унтчихэд идэх заяа. Хүүхдээ санджин заяа. Чи юмтай юм шүү. Чи тэнийг юм шүү. Би мэдрэл муутай. Яасан мэдрэл муутай яадыг харах уу чи? Чамайг ийм байдалтай байвал үнэхээр өстө тэсгэн байна найзаа. Чи яа найзаа манахс. Чи өстө намайг ингэж хөөж байгаа байхгүй юу? Жохон юмны мөнгөний бараа харахаар чи ингэж юм үзег занж гарч ирж байгаа байхгүй юу? Энэ манай гэр орон найзаа. Би яа чигэл орчин чамааг амьдрын заяа. Сэтгэлээсэн бол чи бос чирээ надад хоолоолоо өгцөн байгаа за. Өлийн юм шиг хамаг хоолоо та нар идчихдэг үсттэй. Би аль тэр нэг ганц баяж чигэц чи юу гэлээ хүүхдийн баяж гэсэн бидтэй чи. Энийг өөрөө уу заяа. Би танахаас явлаа заяа. Тэр доромжлуулж ханлаа. Тэснээс нь чам баярлж байгаа шүү за. Гой дулаан орон гэртээ байлгаж сайхан хоол ундаар дайл цайлж ах дүнрээс юм сайхан байсан баярлаа. Битээ араас харааж өргөд байгаарай. Чи угаасаа ийм байдалтай байсан бол хатамдаа голдох нь харахгүй шүү дээ. Чамайг ч юм тойрохгүй биш дайрна заяа. Чамд ерөөч заяа. Намайг заваан биш тэр нөхөр чинь балер 0-д өмхий баадаг, өмхий шивэртэл нугаагаараа за. Хүч манай нөхөр гэр орондоо ямар байдалтай байх нь чамд ямар хамаа байна. Би тэгвэл танад ямар байх нь ямар хамаатай юм бэ? Юу ч чи тийм л юм яриад байгаа байхгүй юу? Эхлээд миний завааныг заахаасаа илүү нөхрийнхэн тэр өмхий юу хөлийг угаацаа. Манай нөхөр манайд би танаа босоо дахиж хизээч алахгүй заяа. Тэгвэл би өстө том баярлахаар ишүү найзаа. Танаа дээр чи ирж нүүж иржээ дээрээс чи баагаад манай бохор танахаар дамжиж урсан за. Чи манай гэрт бити дахиж ирээрээ. Яасан бэ? Сайн уу найзаа? Юу их юм бэ? Юу орой эдэн цаг болчихно. Тэ орой. Хүч дахиж ирэхгүй гэдсэн яасан бэ? Чи яасан тийм үгэнд гомдоод байгаа юм уу хүчтэй? Чи одоо орой эдэн цаг болчихно. Найзтай баярлалаа шүү. Би чамд үнхээр хайртай. Чи байхгүй би ингээ гадаа ингээл осгоод өгөх юм биш үү? Чимээ хүүхд унтчихсан шүү чи. Найз лабнош наваад ирсэн найзаа.
Нэгийг авсан чинь кофегийн бэлгэлээд байгаа юм биш үү чи. А тийм үү ямар Муу юм надаас харамлаад хоёрыг хэмж хийсэн биш үү. баярлалаа. Байцаа тоонд чаад чимийг олж хүүхцэрлээ. Найс нь цагаан штэ. Найс нь юу ч бодохгүй. Найс ингээ гараал шавдаал мартчихдаг байхгүй юм аа. Бямба унтчихаа. Бямба би баяртайгаа хэлчихье. Би баярцаагаа хэлчихье. Бямба би чам баяртайгаа шүү. Чимийг байл. Өдрийн хамтран ажилласан лавнош гэдэг юм уургийн унд байлаа. Энэ нь гүзээл зэнгийн шоколад, кофе гэдэг юм гурван төрөлтэй. Нэгийг авах юм бол кофений төрлийн сивэд одоохондоо бэлгэлж байгаа юм бэл дээ. Нэгдэр нэмэх нэгээр. Одоо 27 грамм ийм уургийн ундаа өглөөдөө хоол унд цайгаа ууж амжаагүй бол ийм 27 грамм нэг лавнош уучаад уурга нөхөх юм байна. Хоолоос уурга авч чадлагүйгээр одоо жингээ асж байгаа хүмүүс гэсэн уухад тохиромжтой дан фитнес гэлтэн хүн өдөр тутамдаа уурга нөхөхөд хэрэгтэй юм. Солонгосын лавнош гэдэг ундаа байлаа. За баярлалаа манайхаа.